Зөөлөн тэгэхээр амлсан ёсоор би дараагийн барта 6000 литр оруулж байна. Мэдээж одоо бодвол 6000 литр хөрөнгөтэй би энэ бэлгээ оруулж байгаа бах. Хэрвээ 6000 литр хүрээгүй байсан ч хамаагүй би ямар тааж угаасаа энэ бэлгээ оруулах нь угаасаа ойлгомжтой шүү дээ. За хэрвээ тэгвэл 6000 литр хүрсэн юм бол энэ бэлэг маань 7000 литр хүрэх юм бол би дахиад шууд дараагийн бэлгэнд оруулна. За угаасаа энийг би амлаж чадна. Бүгд өтөд 40 хэдэн мянган сабскрайбтай YouTube хаягаар андгаалж байна. Заяа. Тэгээ та хэд маань угаасаа лайк дар угаасаа та хэд итгэхийг хармаар байна. Угаасаа манай суугчин удахгүй 50,000 сабскрайб хүрэх гэж байгаа. Тийм болохоор та хэд бичлэг үзэж байгаа хэдвэн заавал лайк болон сабскрайб дараарай. Тэгж үеж л хэдүүлээ 50,000 сабскрайб бүрөө 50,000 сабскрайбтай бид нар урамшаад илүү хурдан контент эгээр контентын чанар маань хүртэл сайжрах шүү дээ. Тийм болохоор хэдүүлээ лайк болон сабскрайб одоо нэг сайхан 5-аас 10 секундэд зарцуулаад дарчие. Тэгээд хариуд нь би дараагийн цувралыг шууд оруулъя. Окей. За хэрвээ дарцсан бол шууд гол цуврал руу гарцгаая. Зөмрөх квартал нөгөө танк гэр бүлийн хоёр чинь эвдэргийн өдрөгөөс бүлэгмийн ахлагчтай нь уулзаж байгаагаар дуусдаг шүү дээ. Тэгээд тэндээс шууд зураглал солигдоход манай мөнхөө олон борко нэгэн уушин газарт явж байдаг. Тэгээд уушин газарт нь мэдээж энэ хоноглохгүй л явж байгаа шүү дээ. Тэгээд ямар тач уушин газрынхаа өрөөндөө оронгууд мандах борко тандаад. Борко би явж хүн байлаа. Гэхдээ хүлээ. Та жоох амрах хэрэгтэй штэ ихтэн. Зүгээр дээ. Надад битгий санаацсан. Харин чи энд байх хугацаанд өөрийнхөө бэлтгэлдээ сайн анхаараа. Өмнө хэлж байсан члэн гараж шулуун байлгаад аль болго ихгээ цуглуулахад анхаар. Би буцаж ярэ шалгах болохоор хичээгээрэй. За, одоо би явлаа. Гिच хэлчихэд доошоо буух үедээ уушин газрын нэг хүнээс нь би нэг хүн хайж байна. Чи түүнийг мэдж магадгүй юм. Тэр гурван бодолд эрдэмтэн хаажин. Гэ яг яриаг нь дуусчих хамжааг байхад нь тэр залуу хэлж байна уу? Гэдэг шууд л мэддэг. Тэгээ яг мэдж байгаа юм бэ гэсэн чинь эндгийг нь бүх хүн нь тэр залууг тэгж дууддаг юм баха. Тэр залуу нь нэгэн цагт сууд ухаантан гэгддэг байсан. Гэтэл нэг өдөр тэр ухаанаа алдсан. Тэгээ тэрнээс шахаж ирүүл ухаантай болоогүй. Тэгээд л түүний галзуу эрдэмтэй гэдэг болсон юм. Тэгээ мандах ямар тач нөгөө залууд чинь жаах мөнгө өгөр яг би хаашаа явбал зүгээр вэ гэд нөгөөтгийг нь асуухт нь төв годмаар өмнөд рүү явбал тэнд ядуусын хороолд очих болно. Тэнд өрнөдийн салхи гэдэг уушин газар байгаа. Хэдий уушин газарч гэж байгаа ч гэсэн үнэндээ тэр бол мөрөөдөө тоглоомын үр. Би тэр хүнийг тэнд харагдсан гэж сонссон. Та боломжтой байгаараа. Тэр хавийн хүмүүс сайн биш шүү. Есээр мандах ямар та саяны зааж өгсөн газар руу явахаар болж байгаа юм. Юутай зураглал сөрөхөд мандах нөгөө хэдийн зааж өгсөн газарт нь хүрээд ирчихсэн байгууд хэдэн залуус манаа хүнийг тойрсон байна шүү. Тэг яагаад тойрсон байгаа вэ гэхлээр манай мандахын хайгаад байгаа хүн чинь ер нь нэг тийм хэрэг төвөг тариад энэ хэдээс зүгтгаацсан юм байна. Тэг нөгөө гурийн ард сууж байсан нэг залуу ирэхтэй. Чи түүнийг хайж байна гэхээр нэлээд зөрөгтэй юм аа. Юу гэсэн үг вэ? Тэр галзуу навшиг явуулсан байх. Бариа тав. Гэ манай мандах руу дайрдаг удаач мэдээж одоо мандахт юу болох вэ? Бурхан бууддаа минь. Урд өсөн гурвынх нь нүд рүү хуруудаж аваад хамгийн сүүлийнхэн залуугийн өөдөөс хуруугаач гэж хэлэхэд нөгөөдг нь ялцчгүй манай мандахын тулааны мастерын байна гэж хүлэн зөвшөөрөнгөтэй. Тэгээд асуудал байна уу гэхтэн. Ямар асуудал? Би тэнд хүссэн болгоч хэлэх болно босоо. Гэт урд нь нөгөө гүлгэнжэдэг боё юм одоо хүчтэй байх чи яасан сайхан юм те. За тэгээд энэ залуу нь болохоор энэ мөрөгдөө тоглоомын газрынх нь эзэн юм байх. Тэгээ өргөжүүлэн манай мандахын хайж байгаа хүний талаар хэлж өгдөг. Нэг өдөр хаанаас ч юм тэр галзуу хаажин бол ирээд манай мөрөгдөө тоглоомын газрыг хасалсан. Хулгай хийгээд хязгаар гэж байдаг. Гэтэл түн тийм юм байгаагүй. Тэр бидээс итгэмээргүй их мөнгө олголсон. Бид шудраг мөнгө олж амьдрдаг хүмүүс биш шүү дээ. Тиймээс мөрөгдөө тоглоомын газраа ажилуулахад мөнгө хэрэгтэй. Үнд буруу зүйл байхгүй үсттэй. Тэгээд мөнгөө буцааж авахын тулд бас тэр новшиг ахиж хүн лөөвөртгөөс сэргийлэхийн тулд бид түүнийг нэг гарааг нь таслахаар шийдсэн. Гэтэл тэр тэнгэр рүү заангаа тасралтгүй нэгэд л байсан. Бид түүнийг галзуурсан амт гэж бодож байтал гинэтхэн биднийг ухаан балартаж эхэлсэн. Тэгээд дараа нь бид хамгийн үцэглэнтэй эмгтээчүүдийг харсан. Тэд бараг л сая хүзэн тэнгэр рүү гайдал байсан. Тэд үнэхээр эрс хэрэл хөдлөхөн байсан. Тийм учраас бид төвчж чадаагүй. Тэгэхээр нэг үгээр хэлэх юм бол зүгээр нэг одоо хийсвэр эмэгтэйчүүд үүсгэж хаянгутай нөгөөдүүлийг энэ тэр нөгөө хийсвэр эмэгтэйчүүд байгаа ингэж хаагаар нь мөнгийг нь хулгайлаад явцсан юм байна лээ л тээ. За манд хөрөгдүүлэн чи яг хаанаа талаар нь мэдхөө гэхдээ мэдээж түүнийг алахын тулд би бүхий л газар хайрсан. Гэхдээ төдийлэн сайн мэдээл олж чадаагүй. Яг үнэ эсхийг нь мэдэхгүй ч хамгийн сүүлд түүнийг малын зах дээр харагдсан гэж тулсан. Гэт манай мантыг малын зах руу явахыг зөвлөдөг. Тэр нөгөө залуугийн хэлснээр манай мант болохоор нөгөө малын зах дээр нь очсон чинь малын захын хүн хэлэхдээ тэр галзуу юу хэдэн өдрийн өмнө тэр эндхийн 10 хүчтэй эрүүл чирэг бухыг авсан. Би түүнийг бухнуудаа аваад тэр тоцсон руу явахыг харсан. Дөөрөө тоцсон дээр нь очсон чинь тэр эрүү тийм ээ тэр манай тоцонд бух барилт дээр тэмцээн хийсэн. Түүний ачаар бид нэлээд ашиг олсон шүү.
Би том найр хийхээр мөнгө олсон байхаа. Тэмцээн дуусны дараа тэр бухнуудаа тосгоны хүмүүст өгөө тэр зүгт явсан. Тэгээ тэр зүгт явсан зүгээр тэгээ яваад очсон чинь нөгөөдгөө хэлэхдээ тэр хүн манай тэргүүн ламтай зодон хийсэн. Нийлэн ишрүү юм болсон шүү. Миний багш тулаанд ялагдаж дайнчдын замнал суралцахаар тусгаарлагдсан бэлтгэл явсан. Түүнийг сүүлд харахад тэр ийшээ явж байсан. Тэгээ энэ хүн бүр яалтч хүн амар учир бүтүүлэг хүн байгаа даа байхгүй юу? Тэгээ угаас энэ хүний яг хин гэдгийг мэдж байгаа ч нөгөө Гондон сумын удирдагч нь манай хүнийг заавал энэ ундаанд очихоор ханж яваад гэдэг хүнтэй уулзгаарай гэж зөвлөгөө өгсөн шүү дээ. Тэгээ тэрнийхэн дагуу энэ хүнтэй уулзгаал яваад байгаа байхгүй юу? Ямар ч тач манай мандах үргэлжлүүл нөгөө хүнийг хайж явах зураа нэгэн ой модон дунд яагаад Гондон сумын удирдагч түн шиг залуутай намайг уулзах хүссэн юм бол тэр үнэхээр сонирхолтой юм. Тэр миний сонирхлыг маш ихээр татчих байна. Гэ манай мандах бодлогошроод явж байсан чинь гинтэл баахан өөрийнх нь харсан чулуунууд яваад идэг. Дүүн яг ой модон дүнгэж орж явахдаа харсан чулуун дахин гарч ирэх бөгөөд за яалтчгүй би хийсвэр дүрсэнд гацсан юм байна гэдгээ ойлгох зурна. Нөгөө хийсвэр дүрснүүд нь хувлонгуудаа манай хүнд рүү дайрахыг оролддог. Мандах тухайн үедээ хэдий сандарсан ч гэсэн за энэ хийсвэр дүрсээ ердөө хийсвэр дүрс хин ухаантай байсан энэ тулаанд ялна гэд өөрийгөө харуулах цаг чинь боллоо. 3 бодлын эрдэмтэй. Яа манай хүн нэг техник хийгээд дайрсан чинь гинт энэ залуу гараад ирнэ. За одоо энэ зураг дээр харагдаж байгаа хүн бол нөгөө мандахын хайгаад усан 3 бодолт эрдэмтэн Хан Жинвол. Зураглаас үлдэхэд энэ хоёр чинь бүр цай ууцсан сууж байдаг. Тэгээ мандах болохоор би ингээд тэр Гондон сумын Муугангийн хэрийг би ялсан гэхдээ нөгөөт нь итгэж өгөхгүй байгаа ч гэсэн мандах болохоор би юу гэж ийм зүйл төр худлаа хэлэх вэ? Муугаа хидий зөрөөд муухай зантай ч гэсэн гарцаагүй солдороо нэг юм биш. Түн шиг залуу түүнийг ялсан гэхээр тэр овоо хүчээ нуудаг байх нэ. Гэ манай мандах хэлэхдээ мо зөвөн бацсан. Чи хитрхи хүчтэй хэрнээ яагаад хүчээ надаас нуугаад байгаа юм? Ихтэн манна мандах болохоор би удаан амьдрахыг хүсэндээ л тэр. Яах вэ? Хитрхи хүчээ гайх уу л даалдганд хүмүүс л эрт үгдэг юм. Би яг чам шиг ингэж хүчээ нуудаг хүмүүс удаан амьдрах нь тодорхой байх л та. Тэ өргөжлөл мандахт хэлэхдээ байд. Гэхдээ чи яаж миний хийсвэр дүрсийг давч чадсан юм? Уг нь би маш сайн тооцоолсон. Магадгүй би өөр тооцоолсон юм болов уу? Байц. Хавцал хитрхи сулдраа байсан уу? Хэрв тийм бол би хүчийг нь дахиж тооцох хэрэгтэй. Тэгвэл хүний хийг агуулж байсан агуулга хэсгийг нь хөжрөө хөгжүүл хэрэгтэй гэсэн үг үү? Ихтийг нь хангалттай байх ёстой. Тэгвэл яг ямар асуудал вэ? Чи яаж миний хийсвэр дүрсийг амрах хэвлэж чадсан юм? Манах дотроо утгатай болохоор гинэт ягаад ааш чана өөр болчих واخ. Бүгсүүд ухаантнууд түншгэл байдаг байх та. Тэгээ ам нэгтээ би мэдрэхүүгээр мэдэрч чадсан юм. Мэдрэхүүг нэ. Тийм ээ. Мэдрэхүүг ашиглаад би хаашаа дарихаа мэдсэн. Тэгэхээр чиний мэдрэхүү тийм гайхалтай байх нэ. Гэхдээ ганц алдаа чамайг өхөл дөрвж болно гэдэг чинь маш сайн мэдж аваарай. Би бодолтой чиний хийсвэр дүрсний тактик яагаад мэдрэгтэй юм бэ? Чи тэнгэрийг эзэгнэх гээё. Тэнгэр. Тэгж чадвалж гайхалтай л та. Гэхдээ би тэгж чадна гэж үнэхээр найдаж байна шүү. Чи хин. Манд хүнд нь яг өөрийнхөө нэрийг хэлэх гэсэн чинь үгүй ээ, нэр чинь биш. Би чамайг яг хий юм бэ гэж гайхаж байна. Номонтгол угаасаа шууд л би угаасаа ингээд умардан тэнгэрлэг бүлгийн залгамжлагчаа гэд хэлэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Би харьяалгүй гэдэг. Тэгээ болохоор яг чи надаас яг яах гэж надтай уулзж байгаа юм бэ гэхтэн мууга ноён намайг тантай уулзъя зөвлөсөн. Тиймээс би өөртөө л өөрөө сонио зангаад арч байна. Бас энд нэг хүн 6 сар орчмын өмнө алга болсон. Түүний сар мэдэх үү? Нөгөө цагаанлах худалдааны бүлэмтэй холбоотой юу? Тийм ээ, тэр үнэ. Тэгэхээр чи юм мэдж байгаа бол та. Тэр алга болсон хүн чиний сусан төрлөө. Үгүй. Тэгвэл боож өгсөн дээр те. Манд хүрэгдүүлэн хэлэхдээ би яасан ч түүнийг орхиж чадахгүй. Би түүний төлөө амиа золиохож бэлэн байна. Гэхдээ тэгвэл чи хаш хот руу яв. Тэр алга болсон хүмүүстэй холбоотой гэдэг итгэлтэй байна. Миний мэдрэхүү тэгэж хэллээ. Хаш шууд гинэ. Чи тэгвэл яг наттай хамт явж болохгүй гэж. Ихт нөгөө галзуу эрдэмтэн бол за юу хуцаа солиороод байгаа юм бэ? Би одоо чамайг битгчгөөж чамайг дагаал тэгээ чиний чи аялалд ингээ тусаалал ингээ явна гэж байхгүй шүү дээ. Гэхдээ манд болохоор миний зүрх тэг гэж хүсэж байна л та. Мэтрэх зүрх гэдэг. Чи нилийн мөрөө тэмтэх юм аа. Би үгүйс чиний асуултад орох шалтгаан харагдахгүй байна. Би энд тухтай амьдарч байна. Чи айгаад байгаа юм уу? Чамайг хайж байхад хүмүүсийн чиний талаар өгсөн яриаг ярьж байсан. Тэд бүгд ихлэ чамайг галзуу гэсэн. Гэхдээ миний харж байгаагаар чи угаасаа галзуу байгаагүй юм байна. Ямар нэг зүйл чамайг ийм байдалд оруулсан. Юу гэхээр үнэхээр галзуу хүний үйл учир шалтгааныг ойлгох мэдрэх мууцсан байдгаас болоод уушир шалтгаангүй байдаг. Харин чиний хувьд ямар нэгэн зохицол байна. Би чамайг хүмүүний мөн чанарыг ойлгохыг хичээж байна гэж бодож байна. Чи хүмүүсийг хязгаартаа хүрэх үед ямар үйлдэл гаргахыг харахыг хүссэн.
Бас тэд яаж учир шалтгааныг ойлгох мэдрэггүйгээс хэрэгэж байгааг. Чи энэ талаар лож мэдээ хичээж байна. Тийм бистэ галз үүдэнтэй. Тэгсэн нөгөөдг нь амар инээстэй энэ новшийг хараад байгаа юм. Чи үнэхээр инээтэй юм гэж. Ямар тач одоо чиний аялал нэгдэх бодлоо. Амжилт хүсье. Тэнгэр газрын хооронд хүн ганцаар зогсно. Түүний оршин тогтнолоор зогсол бий болно. Тэр оршин тогтнохгүй бол ертөнц орших шалтгаан алдна. Эцэст нь тэдний оршин тогтнол нэг нэгнээс хамааралтай. Гэвч манай мантахыг хаяа яваадаг нөө. Манах ямартаач энэ явдлыг нь хүлээмж өрөөд хэрвээ ховд ойлон гэж байдаг бол хоёулаа дахиж уулзнаа гэд өөртөө зам хөн. Зураглал сорилгоход эвдэрхийн нудрал бүлгэмдэр цагаан лгуулдааны бүлэгмийн нэг төлөөлөгч ирж байгаагаа солигддог. Тэгээд жахт нь унаанд худлаашд алга болж байгаа 6 дахь тохиолдол нь байлаа л дээ. Тэгэхээр одоо зургал дээр харагдаж байгаа хүн бол хуучин умардын тэнгэрлэгийн агуу дөрвлийн нэг одоогийн эвдэрхийн нудрал бүлэгмийн удирдагч Сүтгэрийн нудраг Жон Чингүү. За хэдүүлээ энийг цаашдаа Жонон гэж дуудан заяа. Айгуу гоё нэртэй өгж байгаа те Жонон. Окей. Тэдний хүсэлтийг сонссог нь болсон. Гэх хүн бол Сүтгэрийн нудраг Жононгийн том хүү болох Жон Ункён. Ямар ч тач би унаанд болж байгаа асуудлыг учрыг болох болно. Ямар тач юу юмтай гава? Мартта цагаан луу худалдааны бүлгийн учрыг бий болъё. Чи одоо явж болно. Хүүг нь явсныхын нардаас эвдэрхийн нудрах бүлэгмийн мөрдлөгийн салбар ороглоодын ахлах Пён гэх хүн ирдэг. Тэгээ Пён гэх хүнтэй яг юу ирдэг вэ гэхлээр аав нь түүнийг бүх сэтгэл зүрхээ сул дараа байна. Догшин удирдагч болохын тулд түүний зүрхэнд жаахан журм сэтгэл байж болохгүй. Чи Ункёныг юу гэж бодож байна? Та түүнийг залгамжуулахлаар ярьж байна уу? Тэр дагагчдын хүндлийг хүлээсэн бас нэлээд хэрсэн. Тэр сайн байгаа. Тэр гэр бүлийн залгамжлан авахгүй. Тэр энэ мэдээг яаж хүлээж авах бол гэхээ санаа зовж байна. Ямар тач Ункёныг энэ асуудалтаас бүрэн холдвол хэрвээ тэр үннийг мэдвэл зүгээр суухгүй. Таны талаар эзэнтэй. Та түүнд санаа зовох хэрэггүй дээ. Тэ өргөдүүлэн энэ одоо Жонон хэлэхдээ ганц уннаа мочер миний санаа хамрахгүй байна. Хэрэг үнд ханах байсан бол би тэр үед бүлэгмийн удирдагчийн ахаас урахгүй байсан. Умардын хан Чин Кун Хо. Тэр бол энэргүй шөнийн дайралтыг зогсоох үүрэгтэй сэтгэл хангалуун байдаг хүн байсан. Түүнд ямар ч хүсэл тэмүүлэл байгаагүй. Түүнд дэлхийг захирах хүч чадал байсан. Би түүнийг яагаад ганц таалгаварт бүх амьдралаа зориулсныг огт ойлгоогүй. Хэрвээ агуу их хүчтэй бол тэрийг гаргах нь ойлгомжтой зүйл. Төв тэнгэрлэг бүлэм хөдөлж гисэн. Тэд бүр танк гэр бүлийг дуудсан. Төв тэнгэрлэг бүлэм махаз гаргахаас өмнө би ихлүүлсэн зүйлийг дуусгах бол. Таван санаа зовх хэрэггүй те. Зүгээр л уурдаг ажиллаа тавлаа. Гэхдээ эзэнтэй. Бид нийлээ эксососгох болно. Агуу зорилгод хүрэхийн тулд заавал цайлаас гарна. Хэрвээ би тийм юмнаас айж байсан бол энэ замыг хизээ сонгохгүй байх байсан юм. Би цуусан бороо хараагүй их утсан байна. Эсвэл дөрмийн дагуу энэ ч болоогоос амар юм болох нь хууль л да. За энэ ч яах. Ямар ч та зураглаас өргөдөхөд манай цагаан бар худалдааны бүлэгмийнхэн хурж ирж өөртөө танилцуулж байгаагаар шилждэг. Тэгээ энэ бүх танилцуулгын сонсон та бүхэнтэй уулзах таатай байна гэдэг манай Жононгийн нөгөө ууган хүн гараад ирнэ. Жононгийн ууган хүн гарсан Ёндом одохтой сонирхолтой юм. Тэр огтхон жаавшгүй дайнч харагдахгүй байна. Гэхдээ л байгаа бэлэн хүчрэх юм. Бас би түүний яриа болон соёлоос сүрч явахлан гарч байна. Тэр цаваануудтай бас үл нилээн амлаг. Алдартай гэр бүлийн цус түүнийг судсаар урсаж байгааг би харж байна. Ёндон ямар тааж шууд хоол асуултаа орё гэд бид нар шударгаар хэлэхэд та нараас туулмж хүсэж байна. Хажин усан дэд өдөрлөгч нам нэгтээ цагаан луу худалдааны бүлэм бол яалтчгүй маш том худалдааны бүлэм. Тиймээс цагаан луу худалдааны бүлэг тусанснараа эвдэрхийн өдрөх бүлгэмтэй хин ашигтай гэж би бодож байна. Та нар ямар төрлийн тусламж хэрэгтэй юм? Цэргийн тусламж уу? Эсвэл мэдээлэл үү? Хэрвээ та нар мэдээлэл хүсэж байгаа бол би танаас шуулгахнаар хэлье. Эхэндээ би дайралтуудыг энгийн дээрэмчдийг үлдсэн гэж бодсон. Гэхдээ хэд хэдэн удаагийн аллаг болон хүмүүсийн хэргийн дараа бид хэтэрхий ингэнээр бодож байснаа анзаарсан. Энэ асуудал одоо ч мөрлийн шатанд явж байгаа. Тиймээс та нартай хуваалцах мэдээлэл алга. Тэгээд цагаан бар худалдааны бүлгмийн яхалж авч байгаа нөгөө бүсгүүд таны яхийг олохдоо бид нэр бүхий л хүчээ шавах болноо гэж хэлдэг ч гэсэн явгандаа надтай ярилцах нь чи биш ээ. Хамгийн их ашиг авчрах залуус бол төмөр нэтгэлийн өдөрдөгчгээр манай Ёндон руу харж яадаг боё юм аа нэр. Өргөдлүүлэн ямар таач нөгөө Ункёнгийн ууган хүн дотроо одохтой. Шудраг ёс болон нэртөр. Ашиг хонжоо олонд ор сонирхол. Бид хүний амнасыг чимэлдэг. Гэхдээ өргөлж юм байгаагүй. Тийм ээ, омор нутаг. Хахир хатаа нутаг. Одоо эргээд харахад тэр мөч бол миний хамгийн ад жаргалтай байсангүй. Юунд ч баригдахгүй их тавин цаагүй. Тэгээ манай мандах чинь энэ баг багтаа энэ ахтайгаа тэгээ нэлийн дотн байсан харагддаг.
Ахаа надад тулааны урлаг заагаад өгөө би ном унших залхаж байна. Энэ тэрэг энэ хоёр чинь хөөхөн уг нь байсан л юм байлээ л дээ. Тэгсэн чам төгөлцөн зүйл үнэхээр уучлаарай. Гэхдээ би аль хэдийн орхиж болохгүй замыг сонгосон. Хэдий энэ зам намайг хавсал руу хөдөлсөн ч би энэ замаас гарч чадахгүй. Мантах. Юутай зөрөгдөө сөрөгдөд манай мантах ганцаархнаа болгоширсан явж явах бөгөөд энэ бүхний ярд яг хэм байгаа юм болов. Үнэхээр гайхалтай. Гэхдээ би ямар ч хашчны хот руу явах хэрэгтэй гэдэг явж байтал гинтэл хаанаас чим нэгэн ятгахны чимээ гарнаа. Мантах дотроо бодохдоо юу энэ юм амжигтай аялах вэ? Энэ намайг дуудаад байна уу? Тийм бололтой. Ийлтэй. Эсвэл сэлмиг эзэмшгээс илүү дууг эзэмших нь хамаагүй хэцүү. Тийм ээ. Маш цөөн хүл энийг хийж чадна. Ямар аимшигтай дууны арга барил вэ? Манай мандах ямар тач нөгөө ятгахны чимээ гарч байсан газарт нь яваад очихтой. Хөөх. Чи эцэст нэрлээ мастер мантаа. Чи намайг дуудсан болохоор л тэр. Чи намайг хэн болохыг мэдэх бололтой. Ихтэй би чамайг мэдхгүй. Намайг Бигем дан оп гэдэг. Чи яг л тэр хүний хэлсэн шиг гайхалтай. Чи бол миний мянган бэрийн ариун дунд хариулсан анхны хүн. Тэр хүн гинэ. Чи түүнтэй аль хэдийн уулзсан байх. Түүнийг нам гүнгүй гэдэг. Тэр бол миний дотны найз. Тэгэхээр чи бижээ. Унаа можид гарсан асуудлын ард байгаа хүн. Сонирхолтой юм. Гүнгүй чамд тим их хийхэлсэн гэж юу? Гэхдээ яах вэ? Яагаад гэдгийг нь харж байна. Би гүнгүйг тим өрөвдөлтэй байдалд орохыг анхудаа харж байна. Тэгээд би чамайг сонирхсан юм. Хэрвээ зөвөр бол би чамайг аль тулааны урлагийн сургуулих гэж асууж болох уу? Чи ямар ч тулааны урлагийн сургуулих биш. Миний тулааны урлаг бол гэр бүл дамжин ирсэн зүйл. Тэгвэл та гайхалтай гэр бүл байх. Окей. Би тусдагдаж мартагтаа дурдж байна. Өөрөлдвөл манай матгыг яах гэж ирсэн бэ гэхдээ манай мат болохоор би өөрийнхөө хувийн шалтгаанд ирсэн. 6 сарын өмнө цагаанлан хулдааны бүгдлэнд ажилладаг байсан миний танд хүнгийн хавцаа алга болсон. Би тиймээс түүнийг заавал хайж болох болно. Өөрөлдвөл манай манд болохоор тэгэхээр энэ бүхний ард чи байсан гэсэн баха. Алга болсон хүмүүс амьд байгаа юу? Ихтэй нөгөөтг нь тийм ээ. Дэрүүл сар болов. Тэгвэл чи тэднийг явуулчих бол би зүгээр яваад. Ихтэй байцаарай. Энэ тийм ч амархан биш. Хэрвээ чи болно гэвэл би өөрийнхөө нэр төрөөрөө хандгаалж байна. Энэ ажил дуусны дараа бүгдийг нь 9 минут хүргээд өгөх ёо гэхдээ мэдээж манай мандах энд дэр итгэхгүй шүү дээ. Нөгөөх нь болохоор харамсалтай юм. Эцэст нь би өөрийнхөө таалагдсан хүнийг олсон. Гэтэл энэ удаа заавал цус усах шаардлагатай боллоо. Үнэхээр гонигтай. Гэхдээ ингэ шилж байгаа дуушлаарэ. Энэ бол бидний тулдах газар биш. Мандах л ерөөсөө тоохгүйгээр алга болсон хүмүүс яг хаана вэ? Чи тэднийг яах гэж байгаа юм? Урдан хариул. Яг одоогоо дайрдаг боловч нөгөөтг нь амархан гих чинь ягаад чи манай мандахын дайралтаас нь бултаад байдаг. Нөгөөтг нь булцаар угаад манай мандах болохоор үгийн зөрөгөө тэднийг хаана угааг хурдан хэл. Гисээр эстералан манай мандах чи хэрэг үчтэй билээ те. Тэгээд дайраад байхад нь нөгөөтг нь ерөөсөө тоосон шинжгүүгээр зүгээр л агаар дээр хөвж байгаа мэтэл мандахыг ерөөсөө тоохгүй. Өнөөх зөвлөн болохоор ятгаа тоглонгоо нэг дуу дулаад байгаа юм шиг байгаа. Цаг алга. Би яарах хэвээр. Гиснэ яг л борон дуун замхарч алга болж байгаа юм шиг гинтэл алга болноо. Новш. Харж ухаар. Би утахгүй чамайг заавал болгоол. Тэгээд саяны энэ ятаа төлөөд байгаа залуу бүр яалтчгүй айхтар хүчтэй залуу байгааз энэ угаасаа цааш нь нэлийн лай болгоо хаа гэж бодоод байна. Ямар ч зурглал солиход хэдий маргааштай болчихсон байхгүйд манай хүн уушин газар дээр хурж ирдэг. Уушин газар дээр ирээд харахад нь боркочин бүр амар битүү булчин хүмүүс болсон залуу бэлтгэлээ тасралтгүй хийсэн байж таарнаа. Таныг ингэж явуудгаар чи нэлийн санаа зовсон шүү. Гэхдээ би тэгж бодох хэрэгтэй. Бэлтгэлээ хийж байсан. Мандах эрэнгүүтээ борко тандаад бид хаш хот руу явах болно. Хурдан юм авалт. Зурглал солиход төмөр нэгтгэлийн хідэн хүмүүсийн цагаанлах худалдааны бүлэгмийн хідэн цэргүүдийг нь эмчтэр аваад ирж өгч байгаа юм байна лээ. Тэгээ нөгөө нэг өвчин дөрөв зурглал шилжгээд өвчин дунд нь эмч нь явж байхад нэг өвчтөн нь болохоор эмчээ би яг үхэхнэ гэхдээ нөгөөтгөнд нь эм өгнөө. Тэгээд нөгөө залуу нь яг гарсан хойгоор нь ардаас нь дахиад яг эмчтэр адилхан хүн ороод ирэхэд бүр нэлээ их гайхдаг. Тэгээд яг юун залуу ороод ирвэ гэсэн чинь яг одоо энэ харагдаж байгаа хүн болохоор Харс сарын дээд сар гэдэг Чун ин гэдэг залуу байдаг. Тэгээ Чун ин гэдэг залуу нь болохоор сая яагаад чи мэдэхгүй цагаан бара худалдааны бүлэгмийн нэг цэргүүдэд им өгч мөгөөд мэдэхгүй нэг дүр төвөрдөл юм шиг үлээ. За тэгээ энэ залуу нь болохоор нөгөө нэг Харс сарнуудын явуулсан манай хүнийг дагуулах хүн юм байна лээ.
Яг энэ залууг нь ганцаархнаа явж байхад дээрээс нэг шовоо хурж ирснээ манай мант голон борко хоёрыг хаш хот руу явсан гэдэг мэдээллийг өгдөг. За тэгэхээр энэ хүрээ дэнүүдийн партиг дуусгаж байна ээ. За 7000 лайк. Хэрвээ 7000 лайк хүрэх юм бол дараагийн зурлыг би шууд оруулна. Мэдээж би хэлсэн юмдаа хүрчил таараа. Тэгэхээр та хэд хүн зүгээр лайк болон subscribe дараа дараагийн партаараа уулзлаа. Түр баяртай.